Шинэ оны мэд төргийн үзэгчдээ бид залуус нэвтрүүлгийн маань 2013 оны хамгийн анхны дугаар хүрэхэд бэлэн боллоо. Энэ удаагийнхаа дугаараас эхлэн үзэгч та бүхэн зориулсан олон болонгуудыг нэмсэн байгаа. Ингээд нэвтрүүлгээ тоглонсоо хүлээ авчихсан. Өөрийнхөө биенээс давсан их ажлыг хийж байгаа энэ хүүхдүүд бол таны, миний, бидний дүүнертэй яг адилхан хүүхдүүд учраас тэр хүүхдүүдийг битгий ялгуурлан гадуурхаач. Боловсролыг бүх нийтийн төлөө, бүх нийт боловсролын төлөө, үүний төлөө би ч гэсэн нэгдсэн. Хөгжлийн мэргэцээлтэй зөксөн хүүхдүүд маань суралцах хэрэгтэй. Би ч бас хүүхдийн төлөө сурч боловсрох хэрэгтэй. Боловсрол бол хайр, бахархал, эв нэгдэл юм. Сайхан нийгмийн төлөө залуус бид хувь нэмрээ оруулж чадна. Боловсролыг бүх нийтэд, бүгдийг боловсролын төлөө. Бид залуус нэвтрүүлэг маань Democracy залуусын төвтэй хамтран Democracy нэртэй шинэ буланг нээж байгаа лээ. Энэхүү булангаараа Democracy төв маань залуучуудад юу үзүүлэх гэж байгааг одоо тэдний ярианаас танилцуулъя. Democracy залуусын төвийн залуучуудаа яг одоо уулзаад байна. Бүгдээрэнд нь өдрийн мэнд хүргэе. Өдрийн мэнд. Булангийн маань нэр их сонирхолтой санагдчихлаа. Тэгэхээр Democracy гэж яг юу гэсэн үг юм бэ? Демо гэдэг нь болохоор demos буюу иргэд гэсэн латин үгнээс гаралтай. Тэгээд crazy гэдэг нь мэдээж галзуу гэсэн англи үг. Тэгээд нийлээд болохоор бид нар ийм галзуу чөлөөтэй ийм иргэд гэсэн утгатай. Тэгээ нөө democracy англиар болохоор ардчлал гэдэг democracy гэж бичдэг. Гэхдээ бид нар бол democracy галзуу ард иргэд гэж бас өөрсдөө хэлж болох юм байна. Гэхдээ энэ нь болохоор тэ хүний эрх хэрэгчлөөний мэдрэмжтэй. Тэгээ өөрсдийнхээ эрхийг мэддэг, бусдын эрхийг хамгаалах чадвартай залуучууд. Тэгээ бид нар чөлөөтэй сэтгэдэг, боддог, өөрсдөө илэрхийлдэг байхыг зорж байгаа. Тэгээд ийм утга юунда өгсөн байгууллагада тэгээд мөн нэвтрүүлэгтээ бид нар бас энэ нэрээр залуучуудад сонирхолтой мэдээлэл өгөөд явахыг зорж байгаа. Тэгэхээр Democracy гэдэг галзуу залуучууд маань яг энэ булгангаараа юу үзүүлэхийг зорж байгаа? Энэ удаагийн булангаараа бид нэр хүний эрх бол айгүй олон тал дээр зөрчигддөг. Энэ бүгдийг яаж энгийн бөгөөд үр дүнтэйгээр шийдвэрлэж болох вэ гэдгийг үзүүлсэн видеог гаргахаар болсон байгаа. Бидний өөрсдөө хийсэн видеог гаргахаар болсон байгаа. Их сонирхолтой видео байгаа. Видеоны тухай. Видеоны тухайд янг активист мэдээж залуучууд нөгөө идэвхтэй хүнийг тэмцдэг залуучууд хэлдэг байгаа. Тэгээд яг энэ видео маань мэдээж хүнийхэн төлөө тэмцдэг залуучдын хувьд ялангуяа залуучдад ямар бэрхшээл тулгардیں۔ Ямар асуудлууд гарч ирдیں۔ Тэрийг хинч харсан ямар ч хүн хараад ойлгомжтойгоор бичлэг маань видео маань гарч ирсэн байгаа. Өөрөө жүжиглэлтэйгээр тэгээд маш олон хүнийхэн төрчлөлийг мессежтэйгээр тэгтээ мөн эрг аргаар өөрчлөж бодъё маа гэдгийг бид нэр өөрчлөж чадна гэсэн тийм нэг утга агуулгах санаатаагаар бий болгосон. Маш олон залуучдын санаа оролцсон. Тэгээ хамгийн гол нь өөрсдөө гар бие оролцсон тийм видео байгаа маа. Gotta get that. 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 Yo, I got that hit to beat the block. You can get that bass on below. I got that rock and roll. That future fly. Яг тэр видеогоороо юу үзүүлэхийг, ямар мессеж хүргэхийг зорьсон бэ? Залуучдын хувьд өөрсдөө эрхийн төлөө бас тодорхой хэмжээр тэмцэж байгаа. Тэгээ тэр бүхэнд тодорхой асуудлууд тулгардаг. Гэхдээ тэр залуучууд бууж өглөхгүйгээр ямар зүйлээр бас түүний эсрэг тэмцэж болох бас ингээд амжилтанд хүрч болно гэсэн зүгээр л энгийн л мессежүүдээр хүрсэн ямар нэг тийм хүнд хүлээж авах хэцүү зүйл бол байхгүй. Тэр нь болохоор тэгээ залуучд хүрэхэд илүү хэлбэр юм болов уу гэж бид нар бодож байгаа. Тэгээд манай Democracy залуусын клубын нэг онцлог бол ер нь эерэг аргаар хүмүүст мессеж хүргэх. Хүмүүст мессеж хүргэхээс гадна өөрсдийгөө бид нар залуучууд бид нар өөрсдөө ингэж өөрөө нэгээ хөгжүүлж чаднаа, хувь хүн би өөрөө хөгжиж чаднаа гэдгийг эерэг аргаар шийдэх бололцоо биднэрт байна. Тэгээд
хамгийн гол нь одоо ч ямар нэг юм зүйлийг шийдвэрлэхдээ тийм нэг сөрөг мессежийг айгүй хүчтэй өгчиж өөрчлөлт хийн гэж хүмүүс боддог шүү дээ. Бид нар бол яг энэний эсрэгээр манай клубын хамгийн гол давуу тал гол онцлог маань эерэг байдлаар ингэж өдөөлттэйгээр өөрсдөө дэмжинэ гэдэг зорилготой байгаа. Young activist буюу хүний эрхийн төлөөх тэмцэгч гэдэг маань гэдэг энэ видеого бид нар хамгийн анх 2009 онд эрхийнхээ төлөө гараа өргөцгээгээ залуусан аяныг өрнүүлж байхдаа энэ аяны оролцогч залуучууд бид нар өөрсдөө зохиолыг гаргаж жүжигтэн тоглож өөрсдөө оролцсон. Тэгээд үүнийг хийх болсон хамгийн гол шалтгаан нь бид нар Монголд анх удаа хүний эрхийн төлөөх залуучуудын сайн дурынхны театрыг зохион байгуулсан. Тэгээд тэр театрынхаа түрээнд одоо энэ Young Activist гэдэг энэ видеог богино хэмжээний видеог иргэдэд зориулсан энэ видеог бид нар хийсэн байнамаа. Энэхүү үед яг өөртөө хийсэн гэд залуучууд маань хэлсэн те. Тэгэхээр өөртөө хийсэн залуучуудаа мань зориулж хийсэн. Тэгэхээр яг залуучуудын маань сэтгэлийн тухай. Яагаад энэ видео сторикуудыг бэлтгэх болсон шалтгаан вэ гэвэл залуучууд бид нар өөрсдөө нийгэм маань ийм муухай байна гэж суугаад байх биш. Өөрчлөлтийг өөрөөсөө эхэлж тийм ээ олон залуучуудаа эрг аргаар тийм ээ ингэж өөрчилж болдсон юм байна гэдэг эрг аргаас талаас нь шторикуудыг бэлдэж эхлээд ингээд явж байгаамаа. Дараагийнхаа болонгуудаар юу үзүүлэхэд зорж байгаа? Бид нар бол нэлээ их юм төлөвлөсөн. Тэгээ ярилцаа явж байгаа. Тэгээд бид нар ерөнхийдөө залуучууд өөрсдөө залуучуудад тулгамж байгаа асуудлыг гаргаж ирж тавихыг хүсэж байгаа. Тэгээд одоогийн манай нийгэмд тулгарч байгаа хамгийн чухал асуудал бол бидний бодлоор иргэний боловсрол байгаа. Тэгээ ийм болохоор бид нар энэ тухай төлөвлөгөө үзүүлэе гэж бодож байгаа. Тэгэхээр иргэний боловсрал гэдэг ойлголтыг залуучууд маань юу гэж ойлгодог бол залуучууд маань нөгөө нэг эрэг аргаар мэдээлэл хүргэнгээд ярьж байгаа. Тэгэхээр өөр видео ашиглагч гэдэг юм өөр ямар сонирхолтой арга хэлбэр байгаа тэр тухайгаа бас танилцуул. Бид нар эрэг арга зөндөө их сайн ярьж штэ тий. Эрэг арга гэдэг юм нь болохоор ямар нэгэн хүний эрхийн төлөө өөрсдийнхээ эрхийн төлөө үйл ажиллагаа явуулах тэмцэл маань заавал хүчирхийллийн ямар нэгэн аргыг ашиглахгүйгээр маш сонирхолтой бүтээлчээр байж болно гэдгийг харуулахыг зорж байгаа. Тэгээд мөн бид нар бусад олон улсад бусад орны залуучууд яаж өөрсдийнхээ эрхийн төлөө тэмцдэм бол ямар шин содон санаануудыг гаргадсан бол гэдгийг нь бид нар бас залуучуудтайгаа хуваалцаж мэдүүлэхийг энэ нэвтрүүлгээрээ үзүүлэхтэй. Тэгээд тэр нь бас залуучууд биднэрт маш сонирхолтой байх гэж бодогдож байна. Тэгэхээр залуучууд маань иргэний боловсрал гэдэг ойлголтыг та нарын тухайд яг юу гэж ойлгодог вэ? Тэгээ нөгөө иргэний боловсрал яг үндэ бол анхандаа бол би мэддэггүй байсан л тээ. Урд мэдээч нөгөө тий энэ талаар сонсож байгаагүй ч юм уу эсвэл ягаад нөгөө гэхээр 10 жилдээ надад иргэний боловсрал гэдэг тийм мэдлэг байхгүй тий. Олонгоос бол хангалттай мэдлэг байдгүй байсан учраас ер нь бол тэр мэддэггүй бусад найз нөхдөс асуухаар шүрхтээ бас мэддэггүй. Одоо яг би өөрөө юу гэж иргэний боловсролыг ойлгож байгаа юм гэхээр тийм нөгөө бидний яриад байгаа хүний эрх, гендерийн асуудал тийм гендерийн тэгш байдал тэгээд арчлын үнэт зүйл гээл бид нөгөө нийгэм сайхан болох гэдэг төгөөх гэдэг байгаа тийм. Тэгээд тэр бол өөрөө маш айгуу тийм өргөн айгуу тийм утгатай тэгээд нөгөө маш олон асуудлыг төвшүүлсэн. Тэгээд энэ бүхний өөрөө маш мэдрэмжтэйгээр ханддаг. Тэгээд энэ бүхний талаар өөрөө ойлголттой байдаг. Тэгээ өөрийн болон бусдын эрхийг хамгаалж чаддаг ч юм те энэ талаар мэдлэгтэй байдаг хүмүүс. Тэгээ яг одоо яг бидний ингээд зориод яриад байгаа асуудал болохоор залуучууд яг өөртөө иргэний боловсрол гэдэг юм мэдэхгүй байгаа. Мэдэхгүй байгаагаас болж маш олон асуудал тулгардаг тий. Тэр асуудлаа шийдэж чадахгүй байдаг. Магадгүй өөртөө л үтэндээ гэдэг оролцолтоод ингээд скол нэг аливаа асуудалд хохироо явж идэг тий. Тийм болохоор энэ талаа айгу мэдлэгтэй байх нь айгу чухал юм мэлээ гэдгийг л ойлгож авч чадсан да. За иргэний боловсрол гэдэг сэдв нь ерөнхийдөө бидний ярьдаг ардчлалын үнэт зүйлс гэдэг зүйлсийн талаар байж болно. Яагаад гэвэл эдгээр үнэт зүйлсийг эрхэмлдэг, үйлдэлтэй хариуцлагатай, бие биенийгээ хүндэлдэг. Тэгээд бид нар бас ярьдаг соёлтой гэж ярьдаг ийм иргэдийг төлөвшүүлэх тухай юм. Тэгэхээр дараагийнхаа болонгуудаараа яг юу зүйлхий зорж байгаа? Бидний одоо хөтөлбөрөөр бэлтэж байгаа ярьж байгаа зүйл маань бас бидний өөрсдөө манай яг хийдэг үйл ажиллагаатай холбоотой байх гэж бодож байгаа. Тэгээд манай төвийн нэг онцлог нь юм бол залуучууд хэдий яг залуучууд гэсэн нэг бүлэгт багч байгаа гэсэн дотроо бас янз янзын нийгмийн одоо статус гэж ярьдаг тийм төлөөллийг хангасан олон төлөөллийг хангасан залуучууд байдаг болохоор өөрөөсөө маш шинэлэг санаанууд энд тэндээс гарах байх гэж бодож байгаа. Тэгээд бид нар яг өөрсдөө хийж байгаа үйл ажиллагааныхаа хүрээнд явуулж байгаа тэр мэдээллүүдээ гэдэг юм уу те бас залуучдаа яг өөрсдөө болонгаараа хуваалцсан гэж бодож байгаа. Тэрийг ихтэй зүгээр нэг ингээд
мэдээлэл болгоод өнгөрөхгүй аль болохоор хүмүүст ингээд ойр яг өдөр тутмын амьдралд нь яаж хүрдгүү ямар хөө байдлаар нэрээ нэр зөрчүүдийн ямар хөө байдлаар бид нар бас асуудлыг шийдвэрлэж болох юм гэдэг тэр гарцуудыг зүгээр энгийн байдлаар санаа өгөх байдлаар ч юм уу нэвтрүүлгээ цаашдаа ер нь тэгж өрнүүлнэ гэж бодож. Тэгээд дугаар болгон дээр шинэлэг байна тусдаа бас шинэ агуулга яагаад үзэхэд хэдий богино хугацааш гисэн бас үр дүнтэй байна хаа гэж найдаж байгаа. Булангаар болохоор бид нарыг одоо маш их залуучууд нэгдээсээ тэгээд бас эрхийнхээ төлөө тэмцдэг залуучууд бас олон болоосаа гэж хүсэж байгаа. That digital spit, next level visual shit. I got that boom boom. How to beat bang. I like that boom boom pow. Them chickens jogging my style. They try to copy my swagger. I'm on that next shit now. I'm so 2008. You so 2000 late. I got that boom boom boom. Democracy залуусын төвийн залуучуудаа бүгдээрэнд баярлалаа. Тэгээд дараагийнхаа дугаараар олон сонирхолтой видео болон мэдээллүүдийг хүргэх ах гэж найдаж байна. Тэгээд дараагийн дугаараараа энэ болонгаараа эргээд уулзъя. Түр баяртай. Баяртай. In the pages of your magazine, looking just a little differently, showing off what's off the side of me. They say I'm looking like a lady, they say the love is gonna change me, but don't be fooled by everything you see. I gotta let the naughty in me free. Yeah, there's a woman inside of all of us who never quite seems to get enough. Trying to play by the rules as well, 'cause sooner or later something's gonna get you down. Sucking too hard on your lollipop, love's gonna get you down. Say love, oh love's gonna get you down. Say love, oh love's gonna get you down. I went walking with my mama one day when she warned me what people say. Live your life until love is found, 'cause love's gonna get you down. Take a look at the girl next door. She's a player and a downright bore. Jesus loves her, she wants more. Oh, bad girls get you down. Sing it. Sucking too hard on your lollipop, love's gonna get you down. Sucking too hard on your lollipop, love's gonna get you down. Say love, oh love's gonna get you down. Say love, oh love's gonna get you down. Mama told me why Залуусын үзэл бодлыг нээлттэй сонсдог Vox Pops болон эхэлж байна. Энэхүү булангаараа 2013 он эхлсэнтэй холбогдсон шинэ оны шинэ төлөвлөгөө, шинэ зорилгыг сонсохоор бэлтгэлээ. Think before you spit. Use a tissue to blow your nose. Loogies are for losers. Артисан энэ эх ондоо Монгол улсын бүх иргэд маань хүссэн зүйлээ хийх эрүүлтэй сайхан үгийг хэлээ та. Хичээлдээ хичээн сайн сорно гэж бодож байгаа. Тэгээд ер нь янз бүрийн тийм уралдаан тэмцээнд эдэн шинжилгээний ажилд оролцоно гэж бодож байгаа. Тиймэрхүү хичээлийн талаар л тиймэрхүү төлөв байгаа.
аюу хэцүү байдаг шүү дээ. Ингээл гэрээсээ цагийн өмнө гарахаар л барыг л хичээлдээ хоцоод ирдэг. Тэгээ төвжрэн багсаасаа гэж бодож байна. Тэгээл ялангуяа нухта тэгээд хог гэл энэ асуудлууд их байгаа шүү дээ. Тэгээл тэднийг гал ер нь тэгслээсэй л гэж бодож байна. Оюутан хүний хувьд бол 13 он ярьч энэ жил төгсөн. Тэгээд утаагүй цэвэрхэн байгаасай. Замын хөдөлгөөн гайгүй байгаасай л гэж бодож штэ. Тэр хов хүний хувьд 13 он юу хийж төлөвлөсөн? Гоё ажил мэргэжилтэй болоод улсын хадлаа явна да. За тэгээд залуучуудтай зориулаад 13 онд та явуулсан хийж бүтээх бүх зүйлүүдээ амжилттайгаар хийгээд тэгээд сурлах хөдөлмөр өндөр амжилт төсөө. Тэгээд сайн төгсөөрэй л гэж хэлмээр байна да. Хамгийн чухал жил байх гэж бодож байна миний амьдралын хувьд. Тэгээд бодож төлөвлөсөн юм одоо яг шинэ он гараад яг бүгдээрээ болж төлөвлөх бүтэх байх гэж бодож байгаа. Монгол улсын хувьд болохоор одоо ингээд шинэ засгийн газар тэгээд бүх юм шинэ удирдлагууд болсон болохоор одоо бүх юм шинээр эхлэе те. Одоо 2013 13 яаж гоё гарсан шиг одоо Монгол улс хөгжин дэвжих хаа л гэж бодож байна. Хүн болгон ингээ хувь хувьдаа ажил төрлөн бүтээжтэйвэл одоо Монгол улс хурдан хөгжин шүү дээ тийм. Тийм одоо тэгээ 13 онд зүв болсон ч юу юм те. Ер нь архийг хэрэглэхгүй байл сайн байна л гэж хэлмээр байна да. Тэ. За энэ юм манай улс орныхоо хэрхэн яаж өөрчлөгдсөн 13 онд амжилттай ажилласныг бол хэдүүлэн би мэдхгүй. Хувь хүний хувьд би өөрөө 2010 онд нэлийн амжилттай байсан. Би Монгол Улсын сургуулийн 1-р курсын сурч байгаа. Энэ 13 оны үед би одоо идэвхтэй сайн ажиллаж хичээл номдоо чамдаа зурулцах болно гэдэгт итгэлтэй байна. За Монголын залуучуудаа уриалаад хэлэхэд бол манай залуучууд бүгдээрээ идэвхтэй сайн, оюутан залуус бүгдээрээ сурах хөлмөртөө идэвхтэй суралцаж байгаараа гэж хүсэж өрөө дээр. 2013 он үнэхээр сайхан гарч байна. Тэгээд 13 он бол сайхан он болох байх гэж найдаж байна. Бидний хувьд бол 13 онд хичээл зүтгэл гаргаж Монгол улстай хэрэгтэй юм болохын төлөө хичээл зүтгэл гаргаж одоо бид оюутан хүн. Тэгээд сайн суралцнаа л гэж хэлэх байна. Тэгээд Улаанбаатар хот маань үнэхээр сайхан одоо утаанаас ангижраач юм уу. Ерөнхийдөө ард иргэд маань дор хүрнээ өөртөө хичээгээд одоо бүсээ чангалаа гэж ярьж байна тий. Бүсээ чангалаад тэгээд ер нь эрмэгийн зоригтойгоор тэгээд эх орныхоо хөгжлийн төлөө урагшаа зүтгээсэй гэж хүсэж байна. Биеийн тамирын чирэгжүүлэх тийм орчин бий болосоо л гэж хүсэж байна да. Тэгээд 13 онд хамгийн гол нь утаагүй л болоосоо гэж бодож байна. Тэгээс одоо айгу утаатай энэ барыг замаа харддаг шүү дээ өглөөд бол бид нар залуучуудад зориулс одоо нөгөө одоо чөлөө цагаа зөв боловсон өнгөрөх газартай болоосоо гэж бодож байна. Тийм. Өвөл ч гэсэн одоо чөлөө цагаа өнгөрөөчдөг заавал 100 гэлтгөө тийм гоо залууч зориулсан газартай болоосоо гэж бодож байна да. Тэгэхээр яриагаа боловсролын талаар эхлэе гэж бодож байна. Тэгэхээр таны тухайд боловсролыг юу гэж ойлгодог вэ? Боловсролыг би ойлгохтой болохоор ямар ч байсан албан боловсролын тогтолцоогоор хүний одоо олж мэдэж сурч эзэмшиж байгаа мэдлэг чадвар тийм ээ үнэт зүйл бие авч явах байдал зам төлөвийн төлөвшлөөс гадна хүн болж төрснөөсөө эхлээд одоо орчин тойронтойгоо харьцах явцдаа олж авч байгаа мэдлэг, чадвар, хандлага, үзэл бодол, итгэл үнэмшил, үнэт зүйлийн цогц. Тэгэхээр энийг бүрдүүлж байгаа үйл явцыг бас бид боловсрал гэж хэлэх тохиолдол байдаг. Энэ эдгээр албан бөгөөд албан бус үйл явцуудын нийлбэрийг бас бид үр дүнгийнх нь хувьд бас боловсрал гэж хэлэх явдал байдаг. Боловсралыг бол сүүлийн үед ялангуяа магадгүй энэ нийгмийн одоо эдийн засаг, нийгмийн хөгжлийн одоо өнөөгийн үе шатанд юу гэж ойлгох гээд байна вэхээр хүмүүсийг нэг хэрэглэгдэхүүн маягаар авч үзээд тэгээд ер нь бол боловсрал гэдэг бол хүнийг эцсийн ажлын байртай болгох тийм ээ ямар нэгэн ажил хөдөлмөр эрхлэхэд нь л одоо бэлтгэх зорилготой гэж явцсан хүрээгээр ойлгож байгаа бол бид иргэний нийгмийн байгууллагын шүүмжлэлтэй хандж байгаа. Тэгэхээр боловсрал гэдэг бол тэр тухайн хүнд өөрт нь хэрэгтэй зүйл байх хэвээр. Өөрөөр хэлбэл зөвхөн диплом биш, зөвхөн ажил хөдөлмөрт болсноор үнэлэгддэг зүйл биш. Тухайн хүн өөрөө өөрийгөө бүтээх үйл явц гэж бид илүү өргөн хүрээнд харж байгаа юм. Тэгэхээр зарим хүмүүс бол өөрөө өөрийгөө л олчвол болоо. Хин юм бэ, тийм ээ? Чи хин юм бэ гэдгээ олж таних үйл явцыг боловсрал гэж бас ойлгох гэдэг шиг байна. Тэгэхээр бид бол энэ үйл явц насан турш түүний насан турш үргэлжлэн хүн өөрөө өөрийгөө бүтээн төрөх үйл явц. Өөрөө өөрийгөө бүтээн төрөх гэж юу хэлээд байгаа. Хүнийг төрхөөс нь эхлээд л орчин тойрон эцэг их найз нөхөд радио телевиз тийм ээ хууль дүрм
Тэгээ магадгүй анги танхимын зохион байгуулалт багш нарын үлгэр дуурайлал тийм ээ гэмтэл маш олон хүчин зүйлүүдийн нөлөөгөөр тухайн хүн бүтээгдэж байдаг. Нилээдгүй олон залуучууд юу гэж хэлж байгаа нөхөр. Ийм бүх юмыг шүүмжилж байна. Бүх юмны муу мухай талыг л олж харж байна. Тэ? Хамтдаа хийцгээ бүтээцгээ гэдэг. Юуг хийж бүтээх вэ гэдгийг шүүмжилтнүүдээр шүүмжлэлтэй байдлаар юу нь болж байна, юу нь болохгүй байна вэ гэдгийг олж хараагүй цагт юу бүтээх хүн олж мэдэхгүй. Тэгэхээр ер нь бол боловсрал гэдэг бид одоо юуг ойлгохгүй гэхээр өнөөдрийн амьдарч байгаа нийгмээ өөрчлөхөд илүү сайхан болгоход бид ямар хувь нэмэр оруулж чадах вэ гэдгээ олж хараад тэрийг хийж бүтээж тэрнээсээ аз жаргал амсч байгаа одоо тийм хүн нэг л боловсралтай гэж хэлнэ. Бид амьдралдаа өдөр тутам жирийн ус хэргэлдэг. Харин хүний бие организм гадаад орчны таагүй нөлөөнөөс хүчлэг тал руугаа хэвэж байдаг. Энэхүү хүчлэг орчин эрүүл эдийн нөхөн төлжилтийг бууруулж бие организмыг өвчлөх үндэс болдог байна. Очир эрдний усан шүлтлэг байгааг та бүхэн харж байна. Энд зөв бүтэцтэй амьд шүлтлэг усыг хэрэглэх нь таны эрүүл оршихын үндэс болно. Олон улсад бүлээн зөвшөөрөгдсөн очир эрдний амьд ус. Энэ таны бүжгийн бус. Эргэн дурсахгүй Disco Club. Ижиби яг ийм болмоор байна. Яагаад миний охин? Яг ийм өтгөн ялагдсан өнгөлөг үстэй болмоор байна. Үнэхээр тэгмээр байна уу? За тэгвэл чиний хүслийг жинхэнэ утгаараа нь хэрэгжүүлье. Өдөр тутмын шинэ Vaseline шампуныг хэрэгэл. Үсийг угаах бүрт сүм ураг тэжээлийг олгоно. Үсний гадаргууг улам хүчрэхэг, улам өтгөн, улам өнгөлөг болгоно. Жинхэнэ өтгөн гэлэлцсэн сайхан үс. Үнэхээр өтгөн гэлэлцсэн сайхан үс. Шинэ Vaseline шампунь үсийг хүчрэхэг, өтгөн, өнгөлөг болгоно. All Masters Fitness Club таны хүрж байна. Өндөр зэрэглэлийн тоног төхөөрөмж төглөө орчинд мэрэгжлийн чадвартай багш нарын удирдлагын дор таны сонирхсан чиглэлийн дагуу дасгал сургалтыг хийлгэж таныг төгс бие бэлтгэлтэй болгоход тусална. All Masters Fitness Club. Онгоцны үйлчлэгчийн хувьд би уртсгсан цагаар ажилладаг. Гэвч би дэлхийг тойрон үзэх хувьтай хүн. Өдөржин зорчигчдод үйлчилдэг тул арьсаа өдрийн турш арчлах шаардлагатай. Шинэ Vaseline чийгшүүлэгч Obvious-ийн дагуулсан арсны давхарх бүрийг чийгшүүлнэ. Онгоц хөөрөхөд ямар байсан яг л тийм болбраа байдал. Гүн чийгшүүлэгч шинэ Vaseline 24 цагийн турш чийгшүүлэгч болбраа торгомсог арьс. Байнгын инхрээлэл. Бид амьдралдаа өдөр тутам жирийн ус хэргэлдэг. Харин хүний бие организм гадаад орчны таагүй нөлөөнөөс хүчлэг тал руугаа хэвэж байдаг. Энэхүү хүчлэг орчин эрүүл эдийн нөхөн төлжилтийг бууруулж бие организмыг өвчлөх үндэс болдог байна. Очир эрдний усан шүлтлэг байгааг та бүхэн харж байна. Энд зөв бүтэцтэй амьд шүлтлэг усыг хэрэглэх нь таны эрүүл оршихын үндэс болно. Олон улсад бүлээн зөвшөөрөгдсөн очир эрдний амьд ус. Ижиби яг ийм болмоор байна. Яагаад миний охин? Яг ийм өтгөн ялагдсан өнгөлөг үстэй болмоор байна. Үнэхээр тэгмээр байна уу? За тэгвэл чиний хүслийг жинхэнэ утгаараа нь хэрэгжүүлье. Өдөр тутмын шинэ Vaseline шампуныг хэрэгэл. Үсийг угаах бүрт сүм ураг тэжээлийг олгоно. Үсний гадаргууг улам хүчрэхэг, улам өтгөн, улам өнгөлөг болгоно. Жинхэнэ өтгөн гэлэлцсэн сайхан үс. Үнэхээр өтгөн гэлэлцсэн сайхан үс. Шинэ Vaseline шампунь үсийг хүчрэхэг, өтгөн, өнгөлөг болгоно. Энэ таны бүжгийн бус. Эргэн дурсахгүй Disco Club.
Онцлог залуу булангийн маань шинэ оны хамгийн анхны зочныг үзэгч та бүхэнд танилцуулах гэж байгаадаа баяртай байна. Шинэ оны баярын мэнд хүргэе. Шинэ оны мэнд. Шинэ он гарлаа. Тэгэхээр төрөөчлээд өгнө үзэхэд алдаатай оноотой сургамжтай зүйлүүд юу вэ? Тэгэхээр он цаг гэдэг зөвхөн эхлэл биш төгсгөл биш энэ зүгээр үргэлжлэл байдаг. Тийм учраас энэ он миний хувьд өхөө өгч бас авсан залуу хүний хувьд бас олон зүйлийг суралцсан ахис дэвшилтэй он байсан. Тэгээд оноо ингээд өгнөд ярихад одоо яг тухайн яг ийм хийсэн гэл байгаа л та. Гэхдээ ерөнхийд нь ярихад бол тэгээд бас ухаарлыг нэмсэн тий ухаарлыг нэмсэн цаашид ингэх хэрэгтэй юм байна. Миний энэ оны хамгийн том юм бол цаашид яг энэ чиглэлээр явах юм байна ч гэдэг юм уу тий. Би цаашид одоо нэг 5 жилийн амьдралаа төлөвлөсөн 5 жилийн амьдралаа олсон би яг энэ чиглэлээр би явбал амжилттай байх юм байна гэдэг юм яг он байсан гэж би бодож байгаа. Одоо яг юу хийж байгаа вэ? Ажлынхаа талаар. Яг төрийн бас байгууллагад ажилладаг хүний хувьд айгүй олон л төрлийн юм хийдэг л дээ. Төрийн бас байгууллагад ажилладаг болохоор тэгэл нэг талаар өөрийгөө хөгжүүлэх айгүй олон давуу талтай байдаг. Тэгээд энэ өөрийгөө хөгжүүлэх боломж юу вэ? Шинэ найз нөхдөд болох шинэ юм суралцах зүйл юу вэ гэж айгүй байнга ирэл хийж явдаг. Тиймээсээ ч айгүй олон төрлийн ажил гүйцэтгэдэг. Тэгээд миний үндсэн ажил болохоор гүнж төвийн хөтөлбөрийн ажилтан байгаа. Нийгмийн ажилтан мэргэжилтэй. Тэгээд манай гүнж төв болохоор охид залуу эмэгтэйчдийн эрхийн хамгаалалт чиглэлээр ажилладаг. Тэгээд үндсэн ажиллаа хийн. Тэгээд демокраси залуусын төвийн гишүүн нүүбийн бас залуусын зөвлөх хороонд бас ажилладаг. Тэгээд Тэрэнцэгтэй иргэдийн үндэсний холбоонд бас сайн дурын ажилтнаар одоо ажиллаж байгаа. Тэгээд яг энэ олон одоо ажлыг ингээд хамт нь авч явахын төлөө бас айгүй шургуу ажилтдаг л гэж хэлмээр байна. Олон ажил эрхэлдэг гэхээр айгүй завгүй юм шиг санагдаж байна. Цагаа хэр сайн төлөвлөж чадж чинь цагийн менежментийг хэр хийдэг вэ? Цаг заавч тэгэл Монгол менежертэй сайн ажиллаж шүү дээ. Монгол менежер дээр бичиж байгаа л тэгэл угаасаа нэг төлөвлөгчтэй угаасаа 3 өдрийн япи уулзалтай байдаг. Бус өдрөн гүнжтэй ажилладаг. Одоо ажлын бус цагаар одоо демократийн залуучуудтайгаа уулздаг. 7 хоногийн 2 өдрийг нь болохоор холбооны Тэрэнцэгтэй иргэдийн холбооны ажилдаа зориулдаг ч юм уу яг ингээд нэг төлөвлөсөн бүр яг эхлээд төлөвлөлтөө сайн төлөвлөж яадаг. Төлөвсөн байдаг учраас ингээд зохицуулахад гайгүй байдаг. Тэгэхээр заримдаа бүр яагаад юм бэ? 24 цаг ямар бага юм бэ гэмээр үйцэндээ байдаг л та. Энэ жилийн тухайд ямар ажлуудыг ингээд төлөвлөсөн байгаа вэ? Түрүү жил тийм юм алтан оноотой юм сургамжтай зүйлүүд байлаа. Тэгэхээр энэ жил ийм зүйлүүдийг хийнэ тий. Магадгүй их хормон ч гэдэм Улаанбаатар хот маань энэ жил ингэчээсээ ийм зүйлэн сайжирчаасаа гэсэн. Тухайн хүн яг өөрийнхөө чиг. Тэгэхээр би юмыг айгүй тийм бүр томоор ингээл бодохдоо жишээлбэл их хормон ингээл хэцүү байна гэдэг юм уу гэж. Өнөөдөр яг хүүхний нөөц боломж айгүй хязгаарламжтай гэдэг утгаараа нэг асуудал дээр л зөвхөн нэг салбар дээр л гэхэд одоо зөндөө асуудал байгаа байхгүй юу. Жишээл охид эмэгтэйчүүдийн асуудал ингээд бэлгийн хүчирхийлэл, бие махбодын хүчирхийлэл, сэтгэл санааны хүчирхийлэл тэгэл тэдний ингээд зүгээр өөрийгөө ингээд илэрхийлээд явж яхад нь тухайн байдлаар нь хүлээж авахгүй байх юм уу те. Тэгэл айгүй олон асуудал байгаа нийгэмд ингээд Тэрэнцэгтэй иргэдийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг ингээд хүн гэдэг утгаар нь харахгүй байх ч юм уу те. Энд ийм том хэрэгцээ байдаг шүү. Яг ийм хэрэгцээ байдаг шүү. Зүгээр л хүмүүсийн хувьд ингээд Тэрэнцэгтэй иргэдийн хувьд талаар ингээд бидний хувьд ингээд дэлгүүрт ороод хүссэн зүйлээ худалдаж авах бол энгийн л үзэгдэлтэй энгийн л байдаг л юм. Харин орчны саадаас хамаарад ингээд гарч чадахгүй ингээд өөрөө ингээд ирчлөөтэй явж чадахгүйгээс хамаарад ингээд зүгээр дэлгүүрт ороод ингээд өөрийнхөө хүссэн юмыг худалдаж авах энэ л амар том хэрэгцээ болсон байдаг байхгүй юу? Бүр би нэг найзтайгаа явж байгаа ингээд мөнгөний ингээд өөрөөс нь авах чинь инх цаарлаа яах юм бэ? Би ингээд мөнгөө өгөөд яг ингээд авах энийг би ингээд 4-5 жил мэдрээгүй. Энийг ингээд би мэдрэмээр байна гэдэг чинь тэгээд би үнэхээр амар том хэрэгцээнд болсон байд юм байна да гэдэг ингээд бидний мэддэггүй тэр жижигхэн юм ч гэсэн хүний амьдрал амар том асуудал болсон байдаг. Тийм учраас ингээд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн салбараар залуучдын чиглэлээр охид эмэгтэйчүүдийн чиглэлээр айгүй олон том ингээд толгомцсон асуудлууд байдаг. Тэгээд мэдээж хувь хүний нөөц боломж хязгаарлагтай юм чинь яг энэ чиглэлээр би ингээд ажилладаг. Тэгээд яг одоо их орон гэдэг юм уу яг айгүй томоор бол ингээд хардаггүй. Нэг асуудлыг ингээд шийдэж чадвал нэг бүлгийн хүмүүсийн эрх ашгийг нь жаахан ч гэсэн ингээд шийдвэрлэхэд ингээд хувь нэмрээ оруулж чадвал тэр миний хувь нэмэр юм болоо гэж боддог л да. Би тэгээд нэг жоохон бахтай ингэж боддог гэсэн байхгүй юу. Би ингээд улс орондоо айгүй хэрэгтэй хүн болно. Би ерөөс улсын хурлын гишүүн л болно гэж боддог байсан. Тэгээд
ер нь бол тэгээд асуудлыг шийдвэрлэхэд зүгээр хувь хүн байснаар заавал улсын хурлын гишүүн байснаар асуудлыг шийдэхгүй мэн тий. Би зүгээр хувь хүн байснараа зүгээр ингээд гүнж төв нийгмийн ажилтан байснараа тэрэгцтэй иргэдийн холбооны сайн дурын ажилтан байснараа эсвэл дүүгийнхээ асуудлыг сайн ихч байснараа гэр бүлийнхээ асуудлыг сайн охин байснараа ч юм уу тий. Залуучуудын талаар ямар бодолтой вэ? Манай залуучуудыг ийм байна, тийм байна гэж зөндөө олон ярьдаг. Тэгээ залуучууд маань ярьдаг л та хизээч одоо үе маань өнгөрсөн үеэс муу байдаг юм а залуучууд минь бид нар одоо амжилттай дэвшилтэд явж гин гэж боддог. Залуучуудын талаар ямар бодолтой авдаг вэ? Залуучуудыгаа юу хийгээсэ, юу хийж бүтээгээсэ гэж боддог вэ? Зүгээр л игэл жирийн залуугийн төлөөлөл гэж одоо яг энэ ярьж байгаагийн хувьд одоо ингээд эдийн засгийн байдал, боловсролын байдал ч юм уу тэгээд ерөөсөө яг ингээд нэг кейстер ингээд жишээ аваад үзэхэд би ингээд хостой байлаа. Одоо жишээл бид хоёр ингээд хоёулаа ингээд бол тэрэл ингээд ажилдаг тий ажиллаа игээл явж байгаа. Гэхдээ яг ингээд бид хоёрын ингээд амьдралын баталгаа юу вэ те бид хоёр ингээд за ингээд байртаа болъё, машинтаа болъё, зөвхөн хүний л үндсэн л хэрэгцээ шүү дээ. Энэ зөвхөн үндсэн хэрэгцээ ингээд үндсэн хэрэгцээг ингээд хангаад явахын тулд ингээд юу нөхцөл боломж нь бас хэр байна гэдэг амар асуудалтай байгаа байхгүй юу? Зөвхөн ингээд нийгэмшлийн хувьд бол энэ зөвхөн үжил бодлоо илэрхийлэх залуу хүнийг үнэлж байгаа нийгмийн үнэлэмж дээр бол үнэхээр надад харамсалтай л байдаг ингээд яг л би бас өөрийнхөө өнцгөөс л яриад байгаа байх л та. Гэхдээ өчнөө боловсралтай, өчнөө мундаг мэдлэг чадвартай нийгэмдээ хувь нэмэр оруулъя гэж бодож явдаг залуучууд зөндөө байна. Ингээд залуучуудын чиглэлээр ажиллаад байхаар ямар асуудлыг ингээд тэтгэл дотор эмзэглээ, тэр асуудлаа яаж шийд хэмсэн, тэрний төлөө ийм алхам хийч хэмсэн те. Хэрвээ би үнэхээр чаддаг бол тийм зүйл өөрчилж хэмсэн гэж бодож исэн зүйлээ тэр талаараа бодчих. Тэгэхээр охид эмэгтэйчүүдийн эрхийн чиглэлээр хууль эрх зүйн орчин, хүмүүсийн хандлага гэл ер нь айгүй олон асуудалтай юм байгаа л да. Гэхдээ хууль эрх зүйн орчин өөрчлөхийн тулд тэр хуулийг хийж байгаа хүмүүсийн хандлагыг нь өөрчлөх хэрэгтэй. Тэгээд энэ ингээд янз бүрийн байдлаар ингээд хүчрхийлүүлээд байгаа хүмүүсийг өөрчлөхийн тулд хүмүүсийн хандлагыг нь харах үнцгийг нь өөрчлөх хэрэгтэй. Тийм учраас ингээд хүмүүс харах үнцгөө өөрчлөөсөө те эмэгтэй хүн ер нь бол ингээд эмэгтэйчүүдийн асуудал гэлгүйгээр хүмүүс зүгээр ингээд бодохдоо ер нь ийм л байх хэрэгтэй ч гэдэг юм уу. Бүр дээр үеэс ингээд бидний ерөөсөө л ингээд ёс заншлал уламжлалаар ингээд батлагдаад уламжлалтад ирсэн тэр үжил бодлоор ерөөсөө л ийм байх хэрэгтэй шүү дээ. Яачаад байгаа энэ яачаад байгаа ингээд асуудлыг олж харахгүй байгаа нь хамгийн аимшигтай санагддаг. Ер нь бол сууд ухаантнуудын ахмадуудын маань хэлсэн сургаал өгүүд байдаг. Зөндөө л олон сургаал үг байдаг. Энэ дээр ер нь ямар бодолтой авдаг вэ? Залуучууд бүгдийн одоо юу гэдэг чинь энэ хэрэгтэй гэж үгүй энэ хэрэггүй гэж зөндөө олон бодолтой авдаг. Сургаал үг ер нь юу гэж боддог вэ? Тэгэхээр сургаал үг Монгол ардын зүрцлэн үгнүүд дэрт жоохон зүрцлэн үг гэхээр л үг дээдс маань хэлсэн энэ бол ерөөсөө үнэн байх гэж ингээд мухар сүшгээр ч юм уу мухар бодлоор энэ л хэлсэн учраас зүв байх хэрэгтэй. Чингис хаан маань л хэлсэн учраас зүв байх хэрэгтэй гэдэг юм ийм сэтгэлгээс жоохон хол байгаасаа л гэж бодсон юм л да. Чингис ч гэсэн алдаатай бодож иж болно шүү дээ. Би ч гэсэн алдаатай ярьж байгаа тий. Зарим үндэс харахад тэгээд ялангуяа ингээд зүрдсэн өгнүүд жоохон бодолтой хандахгүй бол нэг үг гарч ирэхин тулд бас нэг том зорилгыг агуулсан байж болно шүү дээ тий. Тэгээд ер нь одоо нэг зүрдсэн өгнүүд маань одоо ялангуяа тэр манжийн үед ч юм уу яг хизээ гарчсан зүрдсэн өгнүүд ингээд хандхад тэр нэг зарим зүрдсэн үг маань яаж гарч ирсэн бэ гэхээр монголчууд маань ингээд нэг манжийн хаан ингээд нэг юу явуулсан гэж байгаа юм л да. Нэг ингээд товшуулаа явуулаад монголчууд яагаад юм хүчрэг байна гэд ингээд явуулахад нэг хааны арт нэг одоо хатнан гэж айгүй ухаантай хүн байд юм байна. Тэгээд би айгүй тэр нэг домгийн айгүй гоё ярьж чадахгүй л байна л да. Айгүй ухаантай хатан байд юм байна. Хатан ингээд нэг хаан хатан хоёрын ухаан нийлэхээр айгүй зөв шийдвэр гаргаж чаддсан байна гэд ингээд нэг төгшөөл ингээд хэлсэн байгаа байхгүй. Тэгэхэд эмэгтэйчүүдийн эсрэг ч юм уу эмэгтэй хүний усан урт ухаан богино гэх юм уу. Яг энэний эсрэг нь ингээд нэг үг гаргаад энэний эсрэг нь одоо жишээл эмэгтэйчүүд бол ерөөсөө ийм ингээд дарах ёстой гэсэн яг тийм зорилгоор гарч ирсэн энэ үгнүүд байдаг юм шиг санагддаг. Тийм учраас дүүрцсэн үгнүүд жоох ингээд шүүмжлэлтэй хандахгүй бол ер нь хин нэгний хэлж байгаа үгэнд сайн эргэлж тэрнийхээ дараа бас өөрийнхөө үжил бодлоо болго гэж би боддtiin юм л да. Тэгэхээр эрэгтэйчүүд ч гэсэн айгүй халтай л байгаад байгаа шүү дээ. Одоо энэ одоо нийгэм маань одоо жишээл эрэгтэйчүүд ингээд өрхний төсөө бүрдүүлэгч
бүрдүүлэгч байх хэвээр гэрийн тэргүүн байх хэвээр ч гэдэм үү те. Тэгэхээр зүгээр нэг энэ гэр бүлийг хамтдаа ингээд аваад явж байхад хин хинт нь ингээд ачаа болмооргүй байгаа байхгүй те. Хамтдаа энэ гэр бүлийн амьдрал бол бидний хамтын зорилго, хамтын ад жаргал, хамтдаа бүтээн гэсэн сэтгэлээр явбал эрэгтэйчүүдэд маань ч гэсэндээ нуруунд дээрээс нь айгүй юм олон ачаа авч хайх юм болоо гэж бас боддیں۔ Тэгээд эрэгтэйчүүд маань айгүй бас нэг эрэгтэй хүн уйлдаггүй, эрэгтэй хүн төсвөртэй авах хэрэгтэй, эрэгтэй хүн хатуужилтай авах хэрэгтэй. Чи эрэгтэй юм байж битээ уйлаад гэж мөн жоохноос нь ингээд хүмүүжүүлснээс болоод сэтгэл хөдлөө гаргах чадваргүй ингээд дотроо уйлдаг. Бүр хамгийн тесэрч байгаа нь арх уудаг тий. Энэ маань ингээд дундас наслалт нөлөөлөд байгаа ч юм уу надад харагдсан шүү дээ тий. Эмэгтэйчүүд маань айгүй байгаагаа ингээд бүгдийг ингээд гаргацдаг. Эрэгтэйчүүд маань хэдий хүсээгүй ч гэсэндээ ингээд дотроо шаналаа, дотроо уйлаад, дотроо хатуужаал яваад байдаг тий. Энэ маань бас дундас наслалт нөлөөлөд бас архиталтанд нөлөөлөд байгаа юм болов уу гэж би бодоод байдیں۔ Тэгэхээр залуучууд гэхээр яахын аргагүй ном унших залуучууд биднэрт хамгийн хэрэгтэй байдаг. Тэгэхээр хамгийн сүүлд ямар ном уншсан бэ? Олон ном уншихаасаа илүү тий номыг яаж унших вэ гэдэг хамгийн чухал. Хамгийн сүүлийнхаа уншсан номныхаа сэтгэлийг олцчих. Яг чиний сая хэлсэн айгүй зөв байхгүй юу? Айгүй олон ном уншихаас илүү номыг яаж уншсан гэдэг айгүй чухал байхгүй юу? Би ном уншдаг гэхдээ надад цөөхөн хэдэн ном байдаг, 5 6хан л ном байдаг. Гэхдээ би тэрийг байнга уншдаг. Ном уншихдаа нэг уншихдаа тухайн номноос мэдрээгүйгээ мэдэрдэг. Наад би тодруулагчтай ингээд ном уншдаг байхгүй юу. Ингээд сэтгэлд маань хүрсэн ингээд үнэхээр ингээд амар сэтгэлд маань хүрсэн ингээд үнэхээр юм байдаг шүү гэж ингээд бодогддгийг ингээд тодруулаа явдаг. Тэгэд тодруулаа явж байхдаа ингээд уншсан хэсгээ одоо нэг тодруулаагүй хэсэг зөндөө байдаг хгүй дахиж ингээд уншихад дахиад нээр нь тийм шүү гэсэн дахиад тодруулдаг. Энийг яагаад түрүү уншихдаа ингээд хараагүй юм бол те гэж удаад дахиад ингээд тодруулдаг ч юм уу. Тэгж ингээд би айгүй олон ном уншдаг. Хүмүүс ингээд ном уншдаг гэхээр ингээд галзуу ингээд бүр ингээд нэг ном ингээд ерөөсөө ингээд уншсан бол ингээд барьж авч дуусгах ч юм уу те. Тэгж уншдаг хүмүүс бас байдаг юм шиг. Хүн болгоны дарга баярлах л та. Гэтэ би нэг номыг уншихдаа дахиад нэг номыг хавчуулж агаад унших ч юм уу те. Хаан хамаагүй ерөөсөө Кэмүүжний хорвоо дэлхийн үежмийг уншиж байгаа бол үлжид гэсэн үтгий хязгаар ингээд хамтдаа ингээд өнөөдөр унтахтаа жоохон харж байгаа юмсан бол маргааш унтахтаа тэрийг харах ч юм уу ингээд туйлшрахгүй юмсан те туйлшруул үнэхээр аим шигтэй байхгүй юу магадгүй одоо нэг амьдрал дээр ч юм уу туйлшраад байвал надад хэлж байгаараа бас ингээд туйлшрал үнэхээр аим шигтэй бүр харах үнцгийг ингээд бүр байх болчихдог байхгүй юу тийм учраас ингээд зөвхөн энэ номны үнцгөөс ингээд харахгүй юмсан ингээд туйлшрахгүй юмсан гэдэг үднээсээ номыг ингээд харьцуулж ингээд зэрэгцүүлж би унших дуртай нэг номыг бас удаан унших дуртай бас ингээд манай нэг ихт хэлжээсэй номыг ингээд зүрх сэтгэлээрээ мэдрээд нүдэрээ ажиллаад толгоондоо боловсруулад уншвал надад жинхэнэ ном уншиж байгаа юм шиг санагддаг. Би боловсралтай хүн гэдгийг олон ном уншсан хүнийг боловсралтай хүн гэж хэлдэггүй, хэлмээргүй юм шиг санагддаг. Нэг ном үүлэн борыг үнэхээр ингээд зүрх сэтгэлээрээ уншвал үүлэн борыг ингээд амар сайн уншиж чадвал тэр боловсралтай хүн баг болох болохгүй тий. Үлгэр айгүй олон юм байдаг. Ингээд олон ажил те ингээд сайн дурын ажилд явсны яг амьдралд ирж байгаа ач холбогдол нь яг юу юм бэ? Хамгийн эцсийн одоо ингээд би ингээд амьдралаа дүгнэлтэй ч юм уу те энэ утга учиртай амьдрсан байх юмсан гэж мөрөдтэй. Утга учиртай гэдэг би ингээд амьдралын сайхныг би эд хөрөнгө баялаг нэр төр гэж бол боддгоо л те. Зүгээр ингээд эргээд ингээд бодоход хийсэн юмтай хэлэх хөхтэй тэгээд үлдээсэн мөртөө амьдрах юмсан гэж бодог. Бидний урилгыг хүлээн авч ирсэнд маш их баярлалаа. Тэгээд хэсэгэн зурч гэсэн үнэхээр гоё халуун дотны яриаг өрнүүллээ. Тэгэхээр залуучуудад зориулаад залуу хүн айгуу гоё залуучуудтай уриалгыг хийлгээр нэвтрүүлэг ажилладаг гэсэн. За. Тэгээд нэвтрүүлэгтээ урьж оролцсон би надад маш их баярлалаа. Тэгээд залуучтай хандаж хэлэхэд зөвөр ингээд ийм байх хэвээр нийгэм ийм байх хэвээр хүн намайг ингэж бодчих үедээ ч юм уу ийм байдлаар биш зүгээр л өөрийнхөө хүслээр өөрийгөө мэдээж өөртөө ихтэй өөрийнхөө амьдралынхаа гол дүр байцгаая л гэж хэлмээр байна. Тэгээд бид нар бүгдээрээ хамтдаа чаднаа. Mongolian Music Production-аас бэлтгэн өргөдөг нийгмийн бүхэл асуудлыг хүнддэг Монгол залуу хүмүүст зориулсан бид залуус нэвтрүүлгийн маань шинэ оны хамгийн анхны дугаар та бүхэнд хүргэлээ. Ингээд нэвтрүүлэгтэй холбоотой санал хүсэлтээ Facebook-ийн бид залуус хаягаар орж ирүүлээрэй. Дараагийн дугаараар эргэн уулзъя үзэгчдээ түр баяртай.